За guys, Akira байна. Өнөөдөр хэдүүлээ Omniscient Reader буюу бүхнийг мэдгч уншигчийн үзлийн 2 дугаар ангийн хүлээн авах гэж байна. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Ингээд бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Хоёр дугаар анги. Амтан гарч ирэхэд хин нэгэн Дукебе байна гэж хэлв. Дукебийн солонгосын соёл гардаг домогт амтан ба чөтгөртэй адилхан. Тэр үед энэ өгүүлбэр яагаад миний толгонд орж ирснийг мэдэхгүй юм. Галт тэрэг зогсож кабин тэр чигтээ харах бол. Үгүй л үүдээ галт тэрэг гинт зогсох учиргүйдээ энэ түүх яагаад ч юм танил романы эхлэл хэсэгтэй адилхан санагд. Ийм байх боломжгүй. Тим зүйл бодтой болох боломжгүй. Байж боломгүй юм гэхдээ хоёр жижиг эвэрнүүд тэрсэн хувцас өмс үсрэх амтаа агаарт нисэж. Дагна гэхэд хитрхий гаж, сахиусан тэнгэр гэхэд хитрхий хорон, чөтгөр гэхэд хитрхий цайлга харагдаж байсан. Хартаа тэр юу вэ? Үгүй л үүдээ. Бид тэднийг Дукебе гэсэн. Яг тэр мөчөд бодит болон зохиомл байдалд авцсан. Тэр юу хэлээд байна? Цайжруулсан бодтой зүйл үү эсвэл өөр зүйл юм уу? Ямар царай мот юм бэ? Надаас бос нь юу болж байгааг мэдэхгүй байсан. Тэр зүйл Дукебе юм байна. Исогагийн эхлэл хэсэг дээр Дукебе гарч ирдэг. Энэ бид Исогагийн 1000 гаруй бүлэгт гардаг эмэгтэй явдлыг зарладаг. Байж болов яаж имзэл? Роман дээр гарч ирсэн тэр Дукебе нүдний минь өмнө байна. Тэр испанаар яриад тах шиг байна. Би түүнтэй ярих гэж үзэх үү? Чи тэр зүйлийг юу гэдгийг мэдэхгүйж мөнгө зээлээс гэж асуух гэж байгаа юм уу? Үгүй л гэхдээ. За би энэ хэсэгт Дукебе гэж яг юу болох? Ямар Дукебе байдаг талаар товчхон дурд. Дукебес бол солонгосын ардын аман зохиолын залмигтэй төстэй амьтдын нэрээр нэрлэгдсэн оддын урсгалыг хөтлөгч совгийн эзний үүрэг гүйцэтгэдэг амьтад гэдэг юм. Дукебе нарын хүч чадлыг ерөнхийдөө тэдний совгоос ирсэн үзэгчид хандор эсвэл Дукебегийн товчоноос сурчлагаагаар ирэмбэлдэг. Дукебед хурж болох 4 ерөнхий зэрэглэл байдаг. Тэдгээрийг бага зэрэгтэй, дунд анги, дунд зэрэг, агсан төвшин, их зэрэглийн энэ зэрэглийн Дукебенуудыг их Дукебес гэж нэрлэдэг. Дукебегийн хүртэж чадах хамгийн дээд зэрэглэл бол ганц үний эзэмшдэг Дукебе хааны цол юм. Манай энэ Дукебег Бэхиун гэдэг бөгөөд бага зэрэглэлтэй Дукебе юм. Намайг сонсч байна. Энэ солонгос хэлээ багс ажилтаа ажилладаг. Одоо намайг бүгд сонсч байгаа зү. Ой чи өөрийгөө юу хийж ийнэ гэж одоо вэ? Кино хийж байгаа юм уу? Би шалгаруулалт руу явах хэрэгтэй байна. Ийм үеэр шалгаруулалт ярьж авах гэсэн. Би илүү их судлах хэрэгтэй байсан болт. Тэд 7 цагийн үеэр төлбөртэй үйлчлэгээ оруулах хамгийн хөлсөлтэй юм гэж хэлсэн. Чи одоо юу яриад байгаа юм бэ? За бүгдээрээ 50 байцгаана. 50 суцгаагаад намайг сонсвол яасан бэ? Бүгд чи их жохол юм байна. Юу юм метрогоо ордоо явуулаад гаж. Та нар бидний зөвшөөрлөг ингэж болохгүй. Та нар үүнийг яаж төлөх гэж байна да? Ээж тэр юу вэ? Хүүхэлтэй юу? Би одоо л итгэлтэй бол. Энэ түүх яаж үргэлжлэх би л мэдчих. Би тэд нарыг зогсоох хэрэгтэй. Гэхдээ яаж? Санаа битээ хөтлөөрэй, Ямар их чимээтэй юм бэ? Би чантаа чимээг бол гэж хэлсэн шүү. Чимээгээ айт. Бид киноны зураг авалт хийгээгүй байна. Энэ бол зүуд биш. Эсвэл Рома бас та нар сайн мэдээ бодит ертөнцөш ойлгосноо. Би хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан чинь бүгд жинхэнэ маш хурдан цусаар бодогдод миний эргэлзээ багаар тайлагдсан. Та нар өдийг хүртэл аятар амьдралаар амьдсан тийм үстэй. Та нар төлбөр төлөхгүйгээр амьсгалж идэж үржиж авсан. Та нар бүгдээр үн төлбөргүйгээр амьдарч байсан. Одоо тэр бүгд доос. Амьдрал дөнгөө юм гэж байхгүй тийм үстэй. Чи мөнгө өсөө юу? Санаа тэр санхүүгийн багийн ноён хаана уу? Тэр танилтай болохоор ажилд орсон. Тийм байна. Чи мөнгө өсөж байвал би хүссэн хэмжээгээр ч үгүй. Чамд гэж хэлэхэд би ийм ажил хийдэг. Чамд хэд хэрэгтэй сая уу? Эсвэл 2 сая уу? Чи надад өөрийнхөө мөнгөний санал болгож байгаа юм сте.
Шинэ намайг эндээс гаргавал би чамд хүссэн хэмжээгч өгье. Хөө, их мөнгө. Энд чинь хүмүүсийн үнцнийг тодорхойлоход ашигладаг зүйл байна. Тийм ээ, мөнгө бүх зүйлийг шийднэ. Энэ зөвхөн таны орон зайд л хүчинтэй. Микроскопын хэмжээс ертөнцид наад цаас чи ямар ч үнцэнэг. Энэ бол сануулгах чи дахиж юм байвал би чиний толгойч тэслэн шүү. Ярих цаг алах намайг ярих таланд өвчин нэмэгдэнэ. Би тайлбарлаж заваарахгүй болохоор та нар өөрсдөө мөнгө олох гэж оролдвол үүнийг хурдан ойлгоно. Би 7623 дугаар сувгийг нээж байна. Адны ордуудаа тавтаамаар л. Энэ юу вэ? Өөрийн үнцнийг нотол. Нэг бол түүнээс дээш MBT-г ал. Англи үндсэн хүндрэл F, цагийн хязгаар 30 минут, шагнал 300 заас. Бүтлгүүтлийн шийтгэл үхэл. За бүгдэнд нь амжилт хүсье. Би сонирхолтой төв харна гэж найдаж байгаа. Цагтаа уцаа авахгүй байна. Бид яасан дээр сангаа тайвшир. Цаа чи хөгжилтэй багийн хийж байгаа тоглоомыг тоглож үзсэн мэт. ертөнц сөнөхөд хэдхэн аймд гардаг тоглоом нь. Юу тэр энэ юмтай ямар хамааралтай юм бэ? Чи ингэж бод. Бид тэр тоглоомын нэг хэсэг нь. Тоглоом гинэ. Амархан бүх тоглоом өөрсдийн дүрмтэй байдаг. Бид тэднийг нь мөрдгөдөл болно. Бид тэр дүрмийг нь бодоод олоход л болно. Антинтэй төкөбе. Метроны кабин дотор битүү өгсөн хүмүүс. Офис ажилчид цустай хотголтод чичирч байна. Судал дээрээ сууж байгаа хөгшин эмэгтэй зогсолтгүй залбирч байна. Би ийм зүйл болж байгаад одоо хүртэл нэг л итгэж чадахгүй байсан. Гэтэ өөнийг үгүйсгэж чадахгүй. Үгүй. Хөлөөн зөвшөөрөхөөс өөр сонголт алах. Гож хин нэгэн хаалга онгоолгооч алхаар хэвдлэх гээд үзтээ. Яад гэдгийг мэдэхгүй ч нэг зүйл ойлгомжтой байсан. Миний 10 жил уншсан Ясагорама нүдний минь өмнө бодтой болсон. Бод би амьд үлдэхийн тулд юу хийх ёстой вэ? Бүгд 50 байцгаагаарай. Гүнзгий амьсгаа аваад хийж байгаа зүйлээ үйлээрэй. Бүгд тавьширсноо. Надад түр анхаарлаа хандуулаач. Үн шиг улсын онцгой байдлын үед жижиг өмөө хүртэл том хохиролт хүргэдэг. Тийм болохоор би одооноос өдөртөд явъя. Юу чи хийм? Улсын онцгой байдал гинэ чивээрээд байна. Би айрын дислэг цолтой. Одоогоо 6502 дугаар ингээд алба хааж байгаа. Юу? Тэр цэргийн хүн юм уу? Манай ангиас сая зурус ирлээ. Бурхан минь, улсын онцгой байдал. Хөөе армийн хүнгүй яг одоо юу болоод байгаа юм бэ? Би төвтэй холбогдох гэж аль чадгаар оролдож байна. Даанч. Цэнхэр ордын яасан юм? Яг одоо ерөнхийлөгчтэй холбогд. Уучлаарай би бол зүгээр нэг зэрэг болохоор надад цэнхэр ордонтой шууд холбогдох зөвшөөрөл байхгүй. Тэгвэл чи яаж энэ байдлыг хяналтанд оруулах гэж байгаа юм бэ? Би өнийг улсын онцгой байдал болно гэдгийг мэдчихсэн болохоор гайхаагүй. Би өөр юмд их гайхсан. Бүгдийнх нь аюулгүй байдлын төлөө дислэгч. Ли Хёнсон. Би түүнийг мэднэ. Амьдаар нь харж байгаа гэж би түүнийг нэрээр нь мэднэ. Зэн хөт эрэгтэй дүрийг бол Төмөр Сэлэм Ли Хёнсон гэдэг. Энэ манай хүний уншиж байгаа зохиол дээр нь Төмөр Сэлэм гэдэг очоороо танигдсан. Өмнөд Солонгосын армийн дислэгч. Исогагийн дүр гарч ирсэн гэдэгт итгэхэд бэрх юм. Тэр омон дээрээ гардаг шиг ярьж байна. Гэхдээ Ли Хёнсоныг ингэж түүхэд танилцуулдаг лөө. Үгүй би баттай мэдчихэв. Ли Хёнсон түүхэнд ингэж гарч ирээгүй. Тэр ихний өрнөлийн дараа гарч ирсэн. Тэгэхээр юу болоод байна? Би дахиж уншиж чаддаг бол юу болоод байгааг мэдхгүйс. Ерөнхий сайд мэдээлэл хэлж байна. Энэ үнэхээр улсын онцгой байдлын нэгдүгээр түвшин юм байна. Тогч хартаа Өндөс Солонгос иргэд Сөүл болон бусад өөр газруудад үл мэдэгдэх халуун ядагч нарын дайралтын талаар мэдээрлээ. Засгийн газар шаардлагатай бүх зүйлийг ашиглан энэ дайралттай тэмцэнэ. Энд ч бас түүхэнд гарсан. Тийм халуун ядагч нарын халдлага гэж хэлбэл итгэхэд илүү хэлбэр байна. Гэтэл одоо өөрөө үүнийг сонсож шал утгагүй санагдаж байна. Яагаад ерөнхий сайд мэдээлэл хийгээд байна вэ? Ерөнхийлөгч яасан юм? Харамсалтай нь халуун ядагч нар түүнийг барьчихсан. Юу үнэхээр үү? Би мэдэхгүй байна. Бичлэгний доор байдаг сэтгэлээс. Тэгвэл энэ зүгээр л цоо яриа. Энэ зүгээр ч нэг цоо яриа биш. Удахгүй. Ерөнхий сайд. Би чамд хэлээстэй. Энэ зүгээр нэг алан ядлага биш. Тоглоом тохоо биш. Та нар одоо л ойлгохгүй байх шиг байна. Үгүй ингэж болохгүй. Та нар бид нарыг тоглоом тоглож байна гэж бодоо. За. Миний хийсэн судалгаагаар бол энэ улсын хүмүүс тоглоомд сайн. Тэгвэл хүндрлийн юмны мэдүүлэл ямар вэ? Тэр үлдсэн цаг багслаа. Та нарт 10 минут үлдлээ.
Шинээр нэмэгдсэн тэгэл 5 минутын дотор ихний үхэл гарахгүй бол энэ кабин дотороо амтай болгох устгагдана. Ямар новшоо яриад байгаа юм бэ? Тэр юм сая юу гэснэг сонсноо? Харин залуу бид одоо яах вэ? Цагдаа хаана? Бүгд тайшраад намайг сонс. Тийм ээ, бүгд миний санаж байгаагаар бол ясаагаа дээр гардаг шиг үйл явдлууд болж. Гэтэл надад нэг л биш байгаа юм шиг санагдаад. Лигийн сонгол туслах дөрүүдийн нэг аль хизээний гараад ирсэн. Тэгтэл тэр яагаад одоо болтол гарч ирээгүй байна? Миний санаж байгаа зөв бол тэр удахгүй гарч ирэх ёстой. Хин нэг арын кабинд алуулчихлаа. Тэд нарыг оруулж ирж болохгүй шүү. Энийг ч битгий орол. Бид хаах. Энэ яачихсан юм бэ? Хаалганы орд нэг үл үзэгдэж хаана байна? Зохиол дуустал хинч гарч орж болохгүй. Бусад кабинууд сонирхолтой болж байхад зарим нэг нь эхлэегүй л байна. За яах вэ? Би танарт нэг төлөв зөвье. Та нар 5 минутын дотор юу ч хийхгүй бол юу болохыг чи харуулъя. Энэ тайп мо ихтэй ахлах сургууль байна. Цаг дууслаа. Төлбөрийг эхлүүлж байна. Туслаач. Намайг эндээс гарга. Үгүй ээ. Архамын тэд яаж? Би 23565 дугаар суугийн амьд үлдэгч. Лижихэ. Тайп ихтэй ахлах сургуулийн 2 дугаар ангийн сурагч. Юу гэж бодож байна? Хөвчтэй байгаастай. Хараалаад энэ юу вэ? Ямар новшин болоод байна? Зэн үрээд манай 2 дугаар анги дуусч байна. Нэмэлт зүйл хэлэхэд манай энэ зохиол нэлийн том агуулгатай учраас товчхон явах их хэцүү гэдгийг ойлгох. Мөн би уншиж явах явцдаа мэдэхгүй үг хэллэг шин дүр гарч ирэх юм бол тэр дорн тайлбарлаад явах болно. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн хэмжлэгээр уулзтал түр баярт. Мөн лайк, subscribe дарахаа битгий мартаарай.